Сайн байцгаана уу? Шударгуулсан хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн цаг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталч шалгааны газрын дарга тэр биш оролцож байна. Өнөөдөр бид хоёр модны захуудад хийсэн шалгалтын талаар ярилцах болно. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Шударгуулсан хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 01:19 дугаартай юм өдөртөмж хэн шалгалт өдөртөмж батлагдсан байгаа. За агуулга нь юу гэхээр хэрэглэгчийн мэдээллийн 115 төвд одоо иргэд хэрэглэгчдээс модны одоо хэмжээнд хүрэхгүй байна. Чанарын шаардлага хангахгүй байна гэдэг ийм одоо гомдол мэдээллүүд нэлээсэн. За энэ гомдол мэдээллүүдийн дагуу нийслэлийн одоо модны томоохон захууд болох хангаазах, цайзах, за мөн цолон бадрах зах гэдэг энэ үндсэндээ 3 одоо зах хамрагдсан. За эдгээр захуудад түрээс одоо талбай түрээсэлж мод худалдаалах, мод болон одоо зүсмэл модон материал худалдаалах юм үйлчилгээ үйл ажиллагаа явуулж байгаа худалдаачид бол хамрагдсан байна. За энэ хүү шалгалтын хүрээнд ямар зөрчил илэрсэн бэ? За энэ хянах шалгалтыг шинжлэх ухааны техникийн сургуулийн харьяа модны сурвалж судалгааны хүрээлэнтэй хамтарч зохион байгуулсан. За энэ хүрээлэнгээс за тухайн одоо захуудад худалдаалагдж байгаа зүсмэл модон материал бэлтцүүдэд хэмжилт хийх. За чанар нь одоо стандартын шаардлагад нийцэж байгаа хэсгээр шинжээч юм дүгнэлт гаргаж за бядан дээрсэн байгаа энэ зөвлөмгийн талаар та бүхэнд товчхон мэдээлэл хийж бодож байна. За энийг тодорхой нэг жишээн дээр хэлэх юм бол за барилгын одоо тулаас мод тийм үү хэв хашмал хийхэд ер нь барилгын ажлыг одоо хамгийн хөдөлмөрийн аюулгүй байдал шаардлага хангасан материал хэрэглэх ёстой. За хэрэглэгчдийн хэрэгтэй шаардлагад нийцсэн юм барилга байгууламж байх ёстой гэдэг юм өндөр шаардлага тавигдана да. За энэ үйл ажиллагаанд бол хамгийн одоо чанарын өндөр шаардлага хангасан сая одоо 4 зэрэглэлийн 1-2 дугаар зэрэглэл хамаархал одоо ийм модон материал ашиглагдах ийм одоо экстра шаардлага байна тийм үү. Тэгэхээр чинь нийт худалдаалагдж байгаа модны тал нь бол энэ шаардлага хангахгүй 4-р зэрэглэлийн модод худалдаалагдж байна гэдэг нэг ийм үр дүн гарсан байна. 2-р асуудал бол энэ одоо метр кубээр ингээ хэмжиж тодорхой хэмжээнд багцаж бол худалдаалж байгаа. Тухайлх нь бол одоо 1 метр кубд 40 банц, 45 банц, 50 банц гэдэг ингээд тодорхой хэмжээс нь нэрлээд энэ худалдаачид нь худалдаалж байна да. Тэгэхээр энэ стандартын хэмжээгээр 1 метр кубд тухайн одоо хэмжээс давагдсан хэмжээгээр бол тийм ээ багтаа одоо 7 банц, 7-оос 10 банц, 1 метр куб банцд дутуу өгч нэг ийм тодорхой жишээ олдож болох. Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээж авах журам байхгүй байна. За хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээж авах журамгүй байна гэдэг чинь хэрэглэгч одоо хамгийн наад захын түрүүнд ярьсан тэр 4-р зэрэглэлийн банц худалдаалж байгаа тохиолдолд чанарын шаардлага хангахгүй банцыг буцаалт хийе гэдэг юм шаардлага тавих юм бол энэ харилцааг нь зохицуулж байгаа журам байхгүй шүү дээ. Журам байхгүй юм чинь энэ талаар ерөөсөө ямар ч одоо зохицуулт байхгүй байна гэдэг юм төчөд дутагдал илэрч байна. Хүүхдүүдийг энэ хөрөөр ам дээр ажиллуулж байна. За ариун цэврийн байгууламж буюу одоо нойлын асуудал шийдэгдээгүй байна. За дээрэс нь одоо хэрэглэгч гомдол мэдээлэл гаргая гэх юм бол захын одоо менежер гэдэг юм уу, зохион байгуулагч гэдэг юм уу, тэр захыг хариуцж ажиллаж байгаа хүмүүс нь хаана суудаг нь тодорхойгүй. За ингээд зохион байгуулалтын хувьд бол захуудын үйл ажиллагаанд хоёр одоо сайнгүй байна. За энэ талаар одоо цаашдаа яах ёстой вэ? Ямар арга хэмжээ авбал зүгээр юм. Нэгэн одоо түрээслэгч буюу худалдаа эрхлэгчийн одоо энэ хэрэглэгч зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнүүд хэмжилт хийж хэн шалгалтад хамрагдсан байна. За үүнээс бол одоо 5 хэрэглэгчдэр энэ стандартын шаардлага хангахгүй хэмжээс бүхий одоо юм мод худалдаалж исэн юм зөрчил тодорхой зөрчил ирсэн байна. Зөрчлийн тухай хуульд бол аж ахуй эрхлэгчийг 9 сая төгрөгөөр за хувь одоо хүнийг бол 900 мянган төгрөг түрээслэгчд бол энэ хувь иргэд байгаа учраас тусварт бол 900 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах хариуцлага нөлөөлнө. За дээрэс нь захын одоо захиргаанд тодорхой одоо ажлууд зохион байгуулаач гэдэг юм үр хариуцлагыг одоо дэвшлүүлэх чиглэсэн усан ерхий байдаг анхны шаардлага хөрвүүлнэ.